Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй нэг ноц надад бий. Хадагтай цог хар муурын шидэд эрдэнсийг би удахгүй гар тооруулна. Амлж байна. Тэр үед би цаглашгүй хүчтэй болж бид эргээд хамтдаа байх болно. Чи бид хоёр. Удахгүй Эмили. Тэглгүй яах вэ? Яг одоо хүн явуулъя. Нэг жил өнгөрчлөө. Үннийг эртхэн хэлэхгүй бол нуух тусам хожим эдрийн л хүн дээр тусна. Бицхан уужгаа дээвэр дээр ойр ганцаараа сууж Эдри. Ава. Нэг чухал зүйлийн талаар чамтай ярилцах хэрэгтэй байна. Яаж хэлэх учраа олохгүй явсаар нэг мэдхэд өнөөдөртөө золовчлоо. Юу ярих гэж байгааг чинь би мэдх юм шиг байна. Яаж тэр вэ? Натали та хоёрыг дотно болсныг би анзаарсан. Натали таныг жаргалтай болгож байвал надад дургуцах юм байхгүй. Манай гэр бүлээс өөрцөг болсон шүү дээ. Шиний толгойд яаж ийм зүйл орж ирдэг байна? Хин ч ээжээ чинь оруулж чадахгүй. Бид зүрхэндээ хадгалж байгаа тэр цагт ээж чинь амьдрсаар байх болно. Удахгүй зоч дээр нь бэлтгэлтэй байгаарай. Хөөх, аав чинь яг л том бясалгч юм аа. Гадна талд дэндүү зузаан болохоор гүнд нь хүрэх боломжгүй. Аавыг ойлгохыг хичээгээрэй Блэг. Нэг жилийн өмнөх яг энэ өдөр ээж маань хорвоог орхин олсон юм. Бид ээжэнийг ийм өдөр хойр ганцаар ингэ орхиж болохгүй. Тэр үнэ. Гэхдээ аав нь бидэнтэй уулзахыг зөвшөөрөхгүй шүү дээ. Бүгдээрээ тэр нь санаа тавьж байгаагаа харуулсан бичлэг хийвэл ямар вэ? Сайхан санаа байна. Нэг нэгээрээ урмын үг хэлье. Тэгээд эдрийн лүү явуулчих. Ястаа сайхан санаа байна. дэмжиж байна. За Маринет тэгэхээр үгүй дээ. Өөр нэг нь эхлүүлчих. Би яг юу хэлэхээ бодох хэрэгтэй вэ? Ойлголоо. Тэгвэл нэ чи бэлэн үү? За явлаа. Сайн уу анд минь? Эдрийн аав чинь доор хүлээж байна. За, би одоо хойчлоо. Ээж үү? Хараач ямар том болоо вэ? Габриэл, Эдрийн ястай эгдүүтэй хүүхэд шүү тийм ээ? Эдри, нагц ихчигээ очиж өнөөдөр зочлон ирсэнд туйлын баяртай байгаа гэдэгт итгэлтэй байна. Нагц ихч Амели гэж юу? Ахин уулзаж байгаадаа ямар их баяртай байна гэж? Ийм өдрийг хамтдаа өнгөрүүлвэл хамаагүй дээр болох болов уу гэж бодсон юм. Үгүй гэж юу? Феликс. Чамтай уулзах үнэхээр сайхан байна. Тэд яг л ихэр юм шиг харагдаж байна. Тийм ээ, Габриэл? Тэд байраа сольж тоглодог байсныг санаж байна уу? Нэг удаа Эмили та хоёрыг хэд хоног хуурсан санаанд орчихлоо. Илгээ хөштөл инээлдэж үлээ. Дахиад хуурдахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Та сайн сууж байв уу? Феликс, Габриэл ах чинь угаасаа ийм хүн гэдгийг мэдэхгүй штэ. Ямар сэтгэл хөдлөмөр юм бэ? Хормын бөгжөө зүүсэн хിവэр байгаа мó? Эмилигийн ч бас байгаа байлгүй. Тэр тухай асуухад чи огт хариу бичээгүй. Би бөгжнүүдийг эргүүлж авах гэсэн хിവэрээ байгаа шүү. Хормын бөгжнүүд миний хувьд их эрхэм нандин. Миний хувьд чи ялгаагүй Габриэл. Тэдгээр хосгүй бөгж Грам Деванилийн гэр бүлд харьяалагддаг болохоос биш, Агрестийн гэр бүлд биш шүү. Энэ тухай дараа ярив. Лондонгоос ирэх замдаа алж яасан байлгүй. Эхлээд амраад аваа. Натали. Намайг дагаад явна уу? Феликсийг өрөөл үгээд агуулад яв. За аваа. Феликс, явцгаая.
Бид чамайг өгүүлж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Заавалчлаа. Чи сүүлийнх нь бид нөө? Би өөрийгөө биччихье. Эрдэж чадахгүй. Би юу гэж хэлэх вэ Тики? Надад туслаач. Квами найз чинь ээжигээ алдсан бол чи юу гэж хэлэх байсан бэ? Кваминууд бид мөнх амьдардаг шүү дээ Маринет. Сэтгэлээс гарч байгаа үгийг хэлэхдээ л болно. Хараар бэлгсэн үгс муухай сонсогдно гэж байх. Тэгж бодож байна уу? Эдри. Би чамд хайртай. Миний хэрэг гарвал би хизээд туслахад бэлэн шүү. Би юу бодож байсан юм бол өнөөдөр ийм үг хэлнэ гэдэг үнэхээр тохиромжгүй. Шинээр бичих хэрэгтэй. Тохиромжтой тохиромжгүй өдөр гэж байхгүй. Маринет чи болж байна уу? Бүгд чамайг хүлээгээд байна шүү. Чиний хэлсэн үг хамгийн таагүй дурсамжийн төрч болон мартагнуулах юм билүү? Юу болсон бэ? Би чи өвдөд байгаа мó? Харалгүйгээр шууд илгээгээрээ хинч миний бичлэгийг үзэх ёсгүй шүү. Үгүй элгүүдээ чи арай. Амлаач. Амлж байна. Итгэж чадахгүй нэ. Хөөх. За бүгд хэлэх үгээ хэлчихлээ. Одоо Эдриэнд үлгээлээ шүү. Хэн нь олон удаа оновчтой шийдэхээ үздэг байснаа санаж гинүү? Аавыг чинь оршуулах ёслол дээр очиж чадаагүй уучлаарай. Аав надад үнэхээр хүн дээр тусна гэж болгоомжилсан байх. Өнгөрсөн жил болсон явдлаас болоод надад уурлах чинь зүүн хэрэг. Чи дандаа аавынхаа үгээр явдаг юм биз дээ? Намайг юм болгоноос хамгаалах гэдэг юм л та. Нэрээ бидний тоглодог байсан нөгөө шатрын хөлөг чамд байгаа юу? Байлгүй яах вэ? Би дээшээ гараад аваад ирээ. Чамааг хэрсэн агсныг чинь шалгаж үзье гэж бодлоо. Олчлоо. Нэг хүмүүсээ хүзэр байвал бас аваад ирээрээ. Чи ил бүзүүсээ хэвээрэл байгаа мó? Ямар сүрхий болсон гэж удахгүй харуулнаа. Чи каратэгээр хичээллээд л байгаа юу? Тэр мэдээж. Эдрийн хоёулаа ярилцах хэрэгтэй байна. Энд юу хийж байгаа юм бэ? Нуугдаач шүршүр дарвал дург үзгүй үсттэй. Яла гэжтэй гэртээ байгаа юм шиг тухлаарай. Үеэл чинь ямар хачиг хөөхд вэ? Эхлээ чиний юм хомыг онгоцсон. Дараа нь хийсэн үйлдэлийг яасан ч уурчилж болохгүй. Миний хайртай бэлслэгийг чиний дэрэн доор хийгээд бяцалчихсан байгаа юм да. Би тэр бэлслэгийг улам хамтдаа болох гэж 2-7 хоног хатгалсан ойлгож байна уу? Феликс аавыгаа алдаад удааг байгаа. Сэтгэл санаа тогтургүй байх нь аргагүй шүү дээ. Өөршөөрөө би ийм шалтгаан хүлээж авахгүй. Чи хизээч миний бэлслэг нь гар хүрдэггүй. Чи ч бас ээжигээ алдаад удааг байгаа шүү дээ. Эдрийн намайг уучлаарай, би чамайг гомдоё гэж бодоогүй юм шүү. Бидний дэслэгч нь бицэрсэнд харамсалтай байна. Тэр тэнэг толгой супер материал шохоор гэж таа. Сайн уу анд минь? Юу гэж хэлгээ сайн мэдэхгүй байгаа ч чи үргэлж миний сайн найз хэвээрээ байх болно гэдгийг битгий мартаарай. Үргэлж сайн найз хэвээр гин шүү. Хүүгийн. Бүрхэг баруутай өдөр байсан ч нарны туяа үүлний завсраар өчүүхэн жаахан тусгатал солон гарч ирдэг гэж ганц цэвэр чамд хэлүүлсэн шүү. Хацгүй амт. Өнөө сэтгэлээсээ нэхэд аз жаргалын даавар 52%-аар нэмэгдэх болох нь 100% батлагдсан. Тиймээс Марков хэдэн шок яриа бэлдсэн. Эхнийх нь чамтан би. Ээж Нью-Йорк явсны дараа надад их гонигтай байсан. Би яг л эргээд ирсэн л дээ. Тэгэхэд би өөрийгөө их хацтай гэдгийг ойлгосон. Эдрийн чи хизээд надад найдаж болно. Клой. Ядаргаатай хэвээрээ байх шүү. Эдрийн. Би чамд хайртай. Миний хэрэг гарвал би хизээд туслахад бэлэн шүү. Бүр өрөвдөж өглөө. Бичлэг устла. Эдрийн, сольж өмсөх хувцс байвал өгөөч. Би ачаага доор үлдээж гэж. Хувцсны шүүгэнээс аваад өмсчихөө. Баярлалаа. Яг таарч байна шүү. Юуны өмнө бичлэг илгээс нь баярлсан шүү, найзуудаа. Наша цуглаарай. Эдрийн групп чат руу хариу явуулчихад. Тийм үү? Үгүй би мэдмээргүй байна. Тийм ээ. Би мэдмээр байлгүй яах вэ? Үгүй байна. Надад хайртай гэвэл яана. Хайргүй гэвэл бас яах болж байна? Найзын хуваар л хайрладаг гэвэл яах вэ? Лука. Сая ярьсныг минь сонсоогүй гэж хэлээч. Эдрийн та хоёр үерхүүл би лав өмнөөс чинь их баярлнаа. Хэрвээ эдрийн өөр бодол тавьвал би дэргэд чинь байх болно. Баярлалаа Лука.
Юуны өмнө бичлэг илгээсэн баярлсан шүү найзуудаа. Очиж өнөөдөр гуниглах ёстойг минь сануулгах гэж байгаа юм шиг бичлэг явуулж байгаа юм биз дээ. Үнэхээр сайхан санаа бодож олж их баярлалаа. Баярлсан гээд байгаа мó үгүй юм уу? Нэг л биш байна да. Аавын хэлсэн зүв байж. Сургуульд явлаа гэд юу болж авна гэж та нар шиг юмнуудтай нийлж хайрын цагаа өргөх гэж юу? Эдрийн тэр тэнгүүттэй жинхнээсээ найзалж нөхөрлөөгүй гэж мэдээд байсан юм аа. Клой, чи ирэхээр хатсан тэнэг охин байсан бүр яг хിവэрээ шүү. Ийм байх ёсгүй. Эдрийн хизээч ийм үг хэлэхгүй. Өршөөгөр ирэх мэ? Лайлароос энийг илгээлээ. Эдрийн гар утснаас илгээсэн бичлэг гин. Гуниглах ёстойг минь сануулгах гэж байгаа юм шиг бичлэг явуулж байгаа юм биз дээ. Үнэхээр сайхан санаа бодож олж их баярлалаа. Феликс. Найзууд нь Эдрийг илгээсэн гэж бодоод яг одоо их л гомдод суугаа байх та. Гомдож түнрхсэн чи хаалууд урилгагүй зочдоосоо ангиж ирэхэд манд тусалж мэдэх юм. Феликс, намайг хоёр дахь хуурч чадахгүй гэж би чамд хэлсэн байхаа. Акума нийс чочод гомдож түнрхсэн болгонд нэвт шинг. Үгүй баха. Үнэн гэдэгт би лав итгэхгүй байна. Ичдгээ ямар нэгэн байдлаар засварласан зүйл огт байгаагүй гэдэг нь баттай. Маркаун зүв байна. Ер нь бол бид Эдринтэй найзлаад удаагүй байгаа шүү дээ. Өмнө нь Клойтой найзалдаг байсныг мартаж болохгүй. Итгэж болохгүй. Энэ яавч Эдрийн биш. Хадагта Wi-Fi, рефлекта, энхлэн гүнж. Та гурав одоо хэн дуртайгаа шийтгэж болно. Халуун сэтгэл рүү ч нь уус цадсан. Найзаа гэж энд үш явсан тэр өөдгөө хөвгүүнийг цээрлүүлэх үе чадлыг би та гуравд өгье. Хариуд нь хадагтай цох хар муурын шидэд ээлднийг авч ирж өгөө. Тэр хөвгүүн хэлсэн үгэндээ харамсах болно. Тэд Эдрийн дуурай гарах гэж байна. Тинги хатбацах болгоорой. Хааля чи жинхнээсээ Эдрийг залхаан цээрлүүлэх гэж байгаа юм биш үү зүйтэй? Би Алия биш. Би бол хатагтай Wi-Fi. Бидний замд хөндлөх гэсэн хинт ч болов хатуу шийдэхэд оноо. Wi-Fi чамд шийтгэх боломж олдохгүй. Холболтыг чинь салгах цаг болж. Сансрын холболттой үед наад санаа чинь бүтэхгүй л болов уу? Бид англиун гүнж таны мэдэлд Хатагтай цохыг бариад ав. Дараа залгана. Хаачих гэж байгааг чинь мэдэж байна. Натали, Эдринийг үеэлээс нь хол аюулгүй газар аваач. Гар утсыг үлдээх юм аа. Явцгаа Эдрийн. Зураг авалтанд орох болчихлоо. Одоо юу? Феликс чи надтай хамт явах уу? Аав чинь ганцаараа эргэсэн. Түргэлж үз. Чамайг шийтгэх цаг болж мөөдгүй. Хоёулаа юм уу? Очрыг олчихлоо. Хоёр Эдрийн байсан юм байна. Сайн санаж илгээсэн бичлэгний хариуд санаанд багтамгүй муухай хариу ирсэн нь ийм учиртай байж. Хин чин жинхнийгээ дөөрэж увайгүй үйлдэл гаргасан юм? Юун бичлэгний тухай яриад байгаа юм бэ? тэдний юу яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Та хоёрын нэг чинь Эдрийг адгийн муу олгож харагдуулах санаа өвөрлсөн. Миний үеэл Феликс буруутай. Тэрний хийсэн хэрэг. Өөдгөө замтай хүүхдүүд л төрүүлж хавалдаг чи Феликс байх нь. Эдрийн чи яаж байна? Эдрийн гисэн үү? Наадах чинь Феликс муу юм уу биш юм Та уу? нарыг юу гэж бодож байна? Тэр болж таарлаа. Тэр Феликс юм байна. Ойртох гээд үзэлдээ. Та нар хуурчлаа тэнгүүдээ. Эдрийн үеэлийнхээ төлөө өөрийгөө золиослж байгааг ойлгосонгүй юу? Агта хүлээ. Би ямар ч буруу юм хийгээгүй. Тэр бол гол буруутан. Гэхдээ Үнэн дээр их хэлбэр шүү дээ. Хөгжилдөж мэддэггүй ма да. Жинхнийг хайж байгааг л тэгвэл сайн харж бай. чамайг хашраах цаг ир цаглахгүй жаалаа. Үг хэлээ мэдэрээ те. Сахилахгүй огтоо.
Тэр хөөдгөө бяцлагчийг яагаад аврах гэж оролцсноо тайлбарлаад өгөөч. Чи бид хоёр сайн талын баадруу ч үдээ. Тэнгис суух цаг биш ээ. Блэг савраа гаргацгаая. Битгий санаа зов. Эхлээд чамайг аюулгүй газар авааччихад би тэдэнтэй уулзраа болно. Чи энд аюулгүй. Хатагтай цохоо хүлээ. Би үргэлж чамайг хайрласаар ирсэн. Юу? Би үнэн үү? Лург үзэхгүй бол явахаас ч өмнө чамайг жаахан зөргижүүлж болно үсттэй. Байцаараа юу? Үгүй. Үгүй гэдэг үгний аль үсгэн чамд ойлгогдохгүй байгааг хэлээд байл. Саваа юм бэ? Чи Эдрийн биш. Эдрийн хизээч ингэж хүчлэхгүй байсан. Наадах чинь Феликс, Эдриний үеэл. Би ирэх самдаа Эдринтэй таарсан. Надад бүгдийг ярьж өгсөн. Чи ганц шөнийн дотор олон дайсантай болчихлоо. Гайшил загинж байгаагаас чинь харахад олон найзгүй бололтой. Олон юм ярьж байх цаг алга. Тэд ирж байна. Ганц дуудах цаг. Бидний лөө наатаа цацчихвал яа шийтгдээс мултран гэж батсан юм биш үсттэй. Муужгаа чамаас загас шиг өнөр хангалдаг байвал ямар уу? Хөдөлгөл юм бол үрд гацаана гэж мэдээрэй. Уцтайгаа удаан зууралдах муу гэдгийг мэдмээр л юм да. Феликс, наад утсаа голоор нь хуваачихвал энэ хар дарсан зүуднээс сална. Хэрвээ би салмааргүй байвал яах вэ? Хүр ирвэхэ? Чи намайг сонсч байна уу? Чамд хатагтай зох хар муурын хидэд эрдэнэс хэрэгтэй байхаа? Тэгвэл чамд юу хэрэгтэй юм? Би ч бас нэг бяцхан эрдэнийн араас нэг хич яваа. Солилцоо хийвэл ямар уу? Эхлээд шидэт эрдэнсийг гартаа оруул. Үлдсний дараа шийдэж болно. Тэгвэл тохирсон гэж ойлголоо. Одоо хатагтай зох хар муур хоёрт хамгийн хүнд шийтгэл оноох хэрэгтэй. Сургамж авсан гэж найдаж байгаа шүү. Цагаараа. Ахиж хорон ууж хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаа ажижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэх юм. Гайхалтай, хатагтай цах. Найзууд руу манай тийм бичлэг илгээсний чинь би уучлж чадахгүй. Аав нь өнгөрснөөс хойш дэггүйтэж дүрсгүйтгэн зогсоох хүн. Надад уучлалгүй хэрэг байхгүй ээжээ. Би Эдрэнийг аюулд оруулсан шүү дээ. Тэрний зөв. Яаж ч уучлалгүйс нэмэргүй. Энэ алдаанаас суралцж ахаад уулзахтай хамаагүй дээр хүн болсон байхын төлөө хичээнэ. Намайг үнэхээр уучлаарай. Хизээ нэг өдөр намайг уучлан гэдэгт итгэж байна. Габриэл аха намайг уучлаарай. Баяртай Феликс. Феликс хүлээгээрэй. Эдрийн энд явуулд. Өөдгөө бодлоо орж ирээд байвал дараа нь харам солов уу гэж өөрөөсөө эхлээд асууж уурай. Чам шиг үеэлтэй. Би ч азтай юм аа. Феликс, бислэгийг чинь бисэлж утсын маань хулгайлаагүй байсан бол ийм зүйл болохгүй л байлаа. Үеэлийг чинь ахиж ирвэл би дав дург үзэхгүйгээд хэлчихье. Найзууд маань бичлэг илгээснийг чи мэдсэн үү? Үнэхээр гайхалтай. Надад нэг санаа байна.
Сайн уу найзуудаа? Та нарын илгээсэн бичлэгийг үзэж чадаагүй ч намайг гисэн сэтгэл гаргасныг сонсоод их баярлсан шүү. Ийм сайн найзууд тэр бүр олддгүй байх. Бүгд чинь хайртай шүү. Хайртай шүү. Хайртай шүү. Хайртай шүү. Би ч гэсэн чамд хайртай ээж. Хайртай шүү. Таныг гайхшруулах нэг зүйл байна ээжээ. Габриэл надад өгөхөөс татгалцаад байсан. Гэтэл ашгүй эцэст нь. Миний бяцхан элч. Яаж хүссэн бүхний өөрийн болгоод байдгийг чинь үнэхээр ойлгохгүй юм. Өөртөө үлдээ. Одоо чинийх болсон. Гэхдээ та эргүүлж авах гэж зүтгэхэд байсан биз дээ. Чамд өгөх гэж л тэр шүү дээ. Грам де ванилийн хос бөгжний тухай түүхийг ярьж өгөх бүрд чи уулгалтдаг байсан. Хэдэн удаа яриулснаа санаж байна уу? Хос бөгж байх ёстой газараа эргэж ирсэн. Баяртай байна.